За шинжлэх ухаан таны мэдхийн одон өндөр суугийн Аадар анир нэвтрүүлэг маань та бүхэнд хүрэхэд бэлэн болж байна. Энэхүү нэвтрүүлэг та бүхэнд маань NTV телевизээр болон одон өндөр радио 83.3 107 хостолгооноор яг одоо хүрж байгаа. За нэвтрүүлгийн маань ивент итгэгчээр бол чанартай амьдрын урайтай Мортин резиденси хамт олон маань болон төр зогс бүү яар нөлөөллийн аяныг хэрэгжүүлж байгаа Улаанбаатар төмөр замын хамт олон маань ивент итгэн оролцож байна. За өдрийн мэнд хүргэе. За өдрийн мэнд ганушаа. За бид бүхний гайхалтай нэг сайт байдаг 10 цаг юм байна гэдэг. Одоо маа шинжлэх ухаан таны мэдхүүн сайт. Энэ дээр маа очирт гэдэг найз маань 8 жилийн өмнө нэг гайхалтай гачин бичижсэн бүр. За тэр нь яасан гэхээр Сталины тэр нөгөө одоо Сталины болон коммунистуудын тэр нөгөө хилмигдүүлэлтээс хүн болгон л нэг зүхтгийг хүсэж байгаа шүү дээ. Тэгсэн чинь нэг гэр бүл зүхтаад Сибирт 40 жилийн турш бүр ингээд нуугдцсан. Тэр тухай өнөөдөр ярих. За тэгэхээр хэдээс хэдэн оны үйл явдал гэсэн үг яах юм? Энийг 30 хэд оноос 70 хэд оны хооронд л гэсэн үг байхгүй. Амьдралынхаа 40 жилийг тий. Одоо хоосон одоо хөнгөө газар тий. Хөнгөө газар бүр ямар ч хөнгөө. Соёл хэрэгслээс бол тэг гэр бүлэр байхгүй. Энэ тухай өндөр ярих. За тэгэхээр 78 онд олцсон энэ гэр бүл. Зөвлөлт холбоот улсын геологчд энэ Сибирийн тайгаас 6 ам бүлтэй нэгэн гэр бүлийг олж 6 ам бүлтэй. Тэд 40 жилийн турш өөрсдөө дэлхийгээс тусаарлсан. Бүр дэлхийн 2 дугаар дай болсныг ч мэдээгүй. Харин тийм ээ. 2 дугаар дайны өмнө явцсан юм тий. Тийм. За Сибирийн зам бол удаа үргэлжлэхгүй. Энэ чинь бол үнэхээр аимшиг газар шүү дээ. Манай ер нь хангаан бүс чинь Сибирийн төгсгөл хэсэг шүү дээ. 5 дугаар сар болчиход хахад цастай 9 дугаар сар ихэд ахаал хүүтрэн хөлдүү тайгна олон зуун олон мянган километр үргэлжлэх маш шигүүтэр нарс болон хусан ой. За тэгээд тэр дунд чинь баавгай өлөн чоноор дүүрэн тэгээ их зөндөр уустай хөндөд цутгах тийм мөсөн голуудтай олон зуун мянган тийм хүйтэн намагтай. Энэ чинь хүн амьдрахын арга. Энэ бол дэлхий дээр байгаа хамгийн сүүлийн хамгийн тэр ариун дагшин газар ирнэ. Орос нутгийн Арктикийн цаад хязгаараас Монгол улсын хойд хөл хүртэл өрн зүг болохоор Уралын нуранаас дорн зүгтээ номхон талаа үргэлжлэх 5 сая хавтгай 4 км нутагтай ийм том тий. Гэхдээ ийм том асар уудам нутагт хэдхэн мянган хүн л амьдардаг. Тэг хідэн тосгонтой өөр юу ч хүү хоосон газар. За ингээд өөр орох үед харин тайга цэцэг навчаар дүүрнэ. Богинохоо үржлэгийн сарууд бол үзэсгэлэн төгөлдөр газар болж хувирдаг. Зөвхөн энэ л үед хүмүүс энэ нууцлагдмал ертөнцийг сайн харах боломж олдож байгаа. Гэхдээ газараар яваад бүтэхгүй болохоор зөвхөн агаараас л харах боломжтой. Тийм байна. Тийм энэ агаараас харах нэг чухал шүү энэ нэвтрүүлэгт. Тийм. Учир нь энэ их тайга судлаач тийм бүхэл бүтэн айран байсан ч гэсэн газараар явбал эднийг залгаал авчихна хов гээл. Ямар ч боломж авахгүй энд амьд үлдэх юм. Жохом яг энэ Сибирт л Оросын газрын тос эрдэс баялагын гол нөөцүүд оршдог. Тэгээ жил ирэх тусам нөгөө тайгын хамгийн цаад хязгаарт нүртэл газрын тосны хайгуул тэр одоо геологийн судалгааны ажлууд те байгалийн баялагийг авах тэр ажлууд өрнж идэг. Ингээд 1978 онд одоос 50 жилийн өмнө аслагдсан өмнөд хэсэгт 100 иржээ. Энийг хаана босон явдал гэхээр Монголын хөлөөс 100 гаруй километрийн цаана. За тэгэхээр урагшаага юм тий. Их ойрхон тий. Оросоос урагшаа манахаас их манай Увсын яг хамгийн яг хойд хэсгээс нь. Тэгэд хойшоогоо их чигээр явах юм бол нэг 150-60 км-ийн орчимд болж байгаа энэ үйл явдал шүү. За. Тий. Тэгэхээр Абакан гэдэг гол байгаа. Энэ гол болохоор Енисей гэдэг их мөрөн байгаа тийшээ зутгадаг. Яг тэр орчимд болж байгаа үйл явдал юм. Абакан голын энэ Абакан голд чинь бас нэг нэргүү, энд чинь өчнөө нэргүү нэг жижиг гол гөрхөө байгаа штэ. Тэр Абакан голд цутгадаг нэг жижигхэн нэргүү нэгэн салаа голын дагуу төмрийн хүдрийн орд хайж байсан нэг геологчдын багийг буулгахаар нисдэг тэрэг аюулгүй газар дах талбай ингээд хайгаад явж исэн байхгүй. Энэ хөндөй бүр маш давчуу. Хоёр талдаа их зингээд уултай. Тэгээ нисдэг тэрэгний сэнсний салхинд ор найх тэр нарс хус моднууд хит шигүү ургасан учраас газар дах боломжгүй тэт ингээд хайгаал явуулсан. Газар дах тэр газар хайж байсан нисгчийн нүдэнд харин байх ёсгүй нэгэн зүйл тусчихгүй юу? Энэ байгаль дээр ийм юм байж болохгүй. Тэр нь юу гэхээр уулын билээс доош нэг 6000 тохоо хэр газар тийм нэг ойн цоорхоогоо. Энэ багийнх гайхаж байгаа юм л да. Энэ цоорхоо дээгүүр бүр хит хитэн уралдаад эргэлдээд энэ ойн цоорхоо байгалийн цоорхоо биш вэ? Энэ хүний гараар бүтсэн ойн цоорхоо ингээд. Зөв. Тэгээд хүн амьдарч байсан тодорхой уулан мөрийг олж харсан ба. Нисж эргэлж жагаад. Энэ ойн цорхоо хэмжээ хэлбэрийг харахад
олон жил болсон тийм цэцэрлэг маягийн ингээ гоё. Яг хүн гараар засцсан. Тий. Тэр үнэхээр гайхалтай нээлт гоё. Эдгэр чинь тий. Хаа байсан тэр гол цөмдөн шүү дээ тий. Энэ уул хамгийн гол нь яг тэр энэ уул хамгийн ойрын суран газараас 200 гаруй км-ийн зайд байдаг. Тэгээ огт хүн очиж байгааг хэсэг байсан тодорхой байсан болно. Энд бүр 1000 жил болсон ч хүн ер нь энэгээр яваагүй дээ гэдэгт бол итгэлтэй байсан. Гэтэл уг бүс нутагт хүн амьдарч байгаа талаар ямар ч баримт албаны бүртгэл байхгүй шүү дээ. Тэгтэл тэнд нэг юм байгаад байдаг. Ингээд нисгэгчийн харсан зүйлийн талаар сонсон дөрвөн эрдэмтэн гайхын хажуугаар санаан зовж эхэлж. Тайгын энэ хэсгийн талаар зохиолч Василий Песков дурсахтай ингэж. Танихгүй хүнтэй таарласнаас зэрлэг амьтантай таарлах нь хамаагүй болно аюул байхтай ингээд. Эдгээр чинь тэнд юу ч байгаа юм блэ гэж бодож байгаа байхгүй. Нэг яг судалгаа хийх гэдэг те. Нисгэгчийн тэгвэл аюул гэрхэ харсан байна те. Энэ цоорхоо хүний гараар бүтсэн байна. Байгалих биш байна гэдэг нисгэгчин мундаг энэ те бас. Тэгт нь ямар сони юм бэ гэж хаад нөгөөдөл чинь бас ингээд гайх хажуур бас имийг эхэлж байгаа байхгүй. Санаа зовд эхэлж. Одоо тэр чинь 20 орчим километрийн зайд орших түр баазтай суухын оронд эрдэмтэд энэ газрыг ерөөс хэдүүлээ зориг гаргаад ер нь судлаа гэдэг. Тэгээ нэг шийдвэр гаргаж. Галина Писменская гэдэг геологчаар ахлуулсан тэд шин нөхөдтэй зориулаад шин нөхөдийг ямар хүмүүс мэдгүй штэ. Цүнхэндээ бэлэг сэлт хийгээд нэг сайхан өдрийг сонгож аваад гарсан ба. Гэтэ мэдээж гар буугаач бас шалгасан гэж байгаа байхгүй. За ингээд нисгчийн заасан газрыг чиглээд уулууд алхах зур хүн амьдарч байгааг нотлох тэмдгүүдийг баагуугаар ингээд олж эхэлсэн. Үүнд нарийн жим, горх дээгүр ингээд тавьсан нэг гүүр. Тэгээд гүүр бол яг гүүр гэдэг нэг хөндлөн гуайлан хэлж байгаа юм байна тий. Эцэст нь хусны үүсээр хийсэн савнд хадгалсан хатаасан төмснүүдтэй жижигхэн сарвч алсан ба. Нөгөө Писменскаягийн дурснаар ингэж. Горхны хажууханд нэг оромж байла. Салхи бороонд дэлгдэн харалсан энэ овоохыг холтос, гişүү, шургааг зэрэг тайгын тэр хогийг овоолоод ингээд юу яасан дулаасан байна. Үүргэвчний минь халааснаас томгүй жижиг цонхонд байгаагүй бол энэ дотор хүн амьдардаг гэж итгэхэд бэрх. Гэвч энд хүн амьдардаг болох нь гарцаагүй. Бидний ирж байгааг тэд мэдсэн нь илэрхий байлаа. Намхан хаалган жахран онгойж өдрийн гэрэлд маш хөгшин ирж гарч ирсэн яг л үлгэрийн мэт байсан. Бүр олцсон тий. Тэр хөгшөөр хөл нүцгэн юм байна. Шуудагаар хийж дахин нөхсөн тийм цамц өмссөн байлаа. Ижил материалаар хийсэн өмдөн ч гэсэн нөхөөсөр дүүрэн агаад сахал нь бол бүр имэг замбрааг уургасан байна. Арзаасан үстэй энэ хүн айсан харагч байсан ч гэсэн биднийг маш нэхур ажиглаж байв. Тэгэхээр бид ямар нэг юм хэлэх хэрэгтэй байсан тул өдрийн минь өвөө бид танад айлчилж явна гэж хэллээ. Өвгөн тэр дороо хариу өгсөнгүй. Эцэст нь итгэлгүй мэт хоолоогоор ийм хол ирсэн юм чинь ордоо гэж хэлсэн. Намуух хэлсэн гэж байгаа юм. За ингээд амбарт маа геологчд орж. Геологчдыг тэр ухацсан дүр зураг нь яг л бүр эртний дундад зунаас өмнөх гэмээр тийм байдал ухацсан. Гарт таарлцсан материалаараа хийсэн энэ оромж яг л амьтны ичээ шиг байсан гэж. Тортогт харалсан гяндан шиг тэр хүйт нь намхан овоохой. Шалан төмөсний хальс, хурцны самрын ясаар дүүрэн бүдэг гэрэлд эргэн тойрны харахад энэ оромж нэгхэн өрөө. Тэгээ маш давчуу. Тэгээ хөгц хэрт бүртгээр бүр дүүрэн. Гэхдээ гайхамшигтай нь энд 5 хүнтэй гэр бүл амьдардаг аж гэж. За ингээ чимээ энерги байдлыг гинт уйлаа майлаа хөвцсөн ба. Энэ үед л бид 2 эмэгтэй хүнийг олж харсан. Нэг нь ингээд бүр залбирангаа бидний нүглийг цээрлүүлж байгаа нэг хэмээн зүрхээрээ дүүлжсэн гинэ. Нөгөө эмэгтэй нь болохоор багны ард нуугдаад бүр газар суужсэн байна. Жижигхэн цонхны гэрэл түүний нөгөө айж томорсон нүдэн дээр тусахад бид эндээс аль болох үтэр түргэн гарах ёстой юм байна гэдгийг ухаарсан. Геологч юм бэ. За энэ юу болч ба те. Одоо наачаал маш сонирхол татчихэв. Энэ гэр бүл яагаад ингэхээр шийдэв. Тэгээд эргэж ирээгүй шүү дээ. Харин тийм. Юм дууссаныг ч мэдээгүй. Ингээл 40 жил холбоогоо тасалсан ертөнцийн. 38 онд яваад байна тий. 78 онд олдсож байгаа шүү дээ. Яг 40 жил байхгүй. 39 41 ч. Одоо энэ гítэл нь бүр тэсхийн аргагүй гэр орондоо байх тий. Утга орондоо байх боломжгүй болсон бол энэ хүн гэр бүлээ аваад гарсан байж таарах гэдэг шүү дээ. Тэгэхээр хэдүүлээ Адар энерийг сонсогчд бол бүр сайн ойлгон тий. Яг одоо 38 оны талаар ярина гэсэн. Ер нь 30-аад оны талаар энэ ч аимшигтай үе шүү дээ. За ойл хамтран хэлчих ярьчих уу. За тий. За тэгээ.
За нэвтрүүлгийн маань event итгэгчээр чанартай амьдрын урайтай Мортон Residence хамт олон маань оролцож байгаа. Чанартай амьдрий гэдэг байгаа шүү дээ, тийм. Би одоо нэг ийм асуулт асуумаар байна. Чанартай амьдрий. Тэгэхээр танд юу бодож чинь шууд? Чанартай гэхээр баян тансаг гэхээс илүү бүх юм ингээд нэг гарын дор амар ер нь их гоё минималист гэдэг нь болохоор нөгөө юмгүй гэсэн үг шүү. Энэ чинь бүх юм ингээд нэг тийм их энгийн байх хэлж байна да. Энэ нөгөө хүн болгонд өөрөөр тустай юм билээ. Одоо таны хувьд шүү дээ, таны хувьд чанартай амьдрал чинь тэр байхгүй. Миний хувьд чанартай амьдрал гэх юм бол бас хүн болгон өөрөөр хэлнэ. Чанартай амьдрий, амьдрсан шиг амьдрий гэдэг ч юм уу те. Амьдрсан шиг амьдрах гээд 20 30 жилээр те лизинг гэдэг юм уу эсвэл ипотект ороод нэг байранд ороодгсан чинь нөгөөх нь зогсоол байхгүй. Тэгээд тэр зогсоолноосоо болоод орой болгон гарч машин холдуулдаг. Эсвэл өглөө над руу зарлах болов хүн гэж сэтгэл төвшөж хондог. За магадгүй нөгөө нэг 20 жилийн турш 30 жилийн турш бүх насаараа үр хүүхдүүдээ гэр бүлтэйгээ хамт амьдраад ингэх гэсэн чинь одоо нөгөө цоргоноос нь гарч байгаа усан те бохор ч юм уу эсвэл ямар нэг юм халцтай гардаг ч юм уу эсвэл халуун ус нэг олтойхон гардаг ч юм уу. За тэгээ эсвэл одоо нөгөө дулаан алдалт ихтэй байдаг. Ингээд сайхан нар тусаа цонх ээгээд өглөө ухтвал ямар гоё юу те. Гэтэл хажуу байдлынхан байрных нь ингээд явах нар хаацсан ч байдаг юм. Энэ болгон чинь бидний нөгөө яриад байгаа чанартай амьдрий гэдэг хүн болгоны өөр өөрсдийн харддаг үзүүлэлтэнд нөлөөлж идэг юм байхгүй. Тэгэхээр нөгөө нэг юу юм байна л да. Бидний өмнө чинь маш олон одоо дэлхийн хотууд ч яг энэ замаар л явцсан байгаа шүү дээ, тийм. Ийм жижиг байшин савтай байж байгаа л хотхон хороололтоо бол бетон байлгуудаа барайл тэгэл дараад нь одоо хаус хоолот босоод гэдэг ч юм. Яг ийм дамжлагуудаар явж байгаа. Хамгийн гол нь нөгөө нэг тэр хугацаанд үе үеийг давж явахдаа хүмүүс маань сонголтоо сайн хийгээгүйс болоод өөрийгөө тэр чанартай амьдрал гэдэг зүйлээс 20 30 жилээр холдуулчихдаг. Байр авсан нэртэй 20 30 жил тэнд уягдаад мөнгө төгөөдлөө явж байгаа нэртэй тэгсэн ирнээсээ бүхэл амьдралынхаа туш ганцхан байрны төлөө зүтгэсэн байдаг юм. Нөгөөх нь олигтой байр. Чинь нөгөөх нь хэрвээ олигтой байр биш бол яах вэ? За тэгэхээр манай нэвтрүүлгийн маань хамтран ажилладаг чинь Fs Construction-ы барьсан Мортон Residence гэдэг төсөл болохоор зайсан толгой зүүн талд нь байдیں۔ Одоо бид нар нөгөө Америк сургууль гэдэг те. Америк сургуулийн дэргэд байршилтай чанартай амьдрий гэдэг үрээтэй ийм хамт олон байгаа. Ийм барилга байгаа. Ер нь бол 3 одоо ээлж гарна. 1-р ээлж нь ашиглалтанд олцсон. Одоо 2-р ээлж нь орж байгаа. 3-р ээлж нь захиалгад бас эхэлсэн. Ийм байна. Тэгээ 1-р ээлжийг баригдчих явцад л одоо Fs Construction-ыг зайсанд барилга бариад эхэлснийг сонссон. Зайсангийн айлууд маань аль хэдийн баригдчих явцад нь одоо нөгөө захиалгуудаа өгөөд ашиглалтанд орохоос өмнө борлуулалтанд дууссан байсан. Тийм эхний ээлжих тий. Одоо ингээ 2 дугаар ээлжийн захиалгууд нь явагдаж байгаа байхгүй. Би шууд дугаарыг хэлээд өгч бодож байна. За борлуулалтын албаны утас нь болохоор 76 тэг 67 гэж байгаа. 76 тэг 67 99 70 1 99 70 1 99 70 1 2. За ийм дугаарааттай байгаа. За тэгээ манай нэвтрүүлгүүдийг ер нь Адар энерги нөхөд үзэх юм бол бид нар яг энэ Мортон Residence-ийн давуу талуудыг маш их ярьсан байгаа. Би сая чанартай амьдрий гэж юу хэлээд байгаа вэ? Та ирээдүйдээ зөв хөрөнгө оруулалт хийгээрэй гэдэг утгаас нь Мортон Residence-ийн хамт олон танилцууллаа. За 2 дугаар ээлжийн одоо захиалга юм одоо явагдаж байгаа шүү. Тий. Би орж үзсэн болохоор өстой нүүр бардам мэл үнэхээр гоё шүү тий. Би ч бүр яг ингээд саарлаар байгаа шүү дээ одоо. Намаг тэр үед ороход тэгэхэд бол янзын барьжил хүрнэ. Тэгээ зогсоол мосол хүрэлцээтэй 2 давхар B1 B2-гийн 2 зогсоолтой. Тэгээд нар салхи бүх юм ингээд ордог юу юм одоо гихшил та бүх юм шууд сонирхоод ороод үзээрэй. Тий. За нөгөө геологч Писмескайтай эрдэмтдийн хамт овоохоос яаран гараад хідэн алхмын зайд очиод тэгээ авчирсан юмсаа дэлгээд өөртөө хооллож эхэлсэн ба маа геологчт маань хооронд ярилцж штеп энэ юу болж чад юу хүмүүс вэ гэдэг ч юм уу тий. За ингээд хагас цаг гэртээ өнгөрсөн чинь хаалга онгоогоод нөгөө хаалгач хаалган царлаа байгаа штеп тий. Нөгөө өвгөн 2 охиныхоо хамт гараад ирсэн. Тэд сандрахаа бойсон ч гэсэн ямар ч айсан хിവэрээс. Тэгэхээр тэд нөгөө шинэ хүмүүсийг илт сонирхож байгаа нь мэдээж харагдаж байгаа юм чинь. Хүнтэй анх удаа уулзж шít. Тийм байна. Баг зэрэг имээсэн байсан ч энэ 3 хүн ирээд зочдынхон хажуу суугаад талах, жимсний чанмал, цай гэд уул ингээд нөгөө дайлсан болгоноос нь нөгөө 3 ч татгалзаадсэн идэхгүй. Бид ийм зүйл хийх хориотой гэсэн. Тэгсэн чинь Писмескай нөгөө геологч маань өмнө нь та талах хийж үзсэн үү гэж асуусан өвгөн би идэж байсан. Харин эднэр хизээч идэж үзээгүй талах. Бүр талахыг анх удаа харж байгаа нэгэд тэгж хариулсан ба. Ямар ч байсан энэ өвгөн нэг ухамсартай л өвгөн юм байна гэдэг геологч ойлгож нэг хүнтэй юм ярилцах хэмжээний юм байна гэдэг. Тэгвэл чинь юуг нь мэдэх соёл ертөнцид байсан хүн байж тийм үү те. Маш том нэг ихтгэл өнөмшөл байж ингэж өөрсдөө төгжөндөө. Тий.
За тэгээ бүхий л амьдралын турш хүмүүсээс тусгаарлагдсан амьдарсан хоёр охины яриа харин мэдээж хазгай мөрөө те ингээд ойлголцоод эвгүй. Хоорондоо ярилцж байгаа нь яг л удаанаар тэгж нэг гуайгалж байгаа юм шиг хэрэг гуайгалж байгаа юм шиг тэгж ярилцдаг. Их эвгүй гинэ. Ингээд хэд хэдэн удаа уулзсан ба манайх ингээд геологч маань. Тэгээд энэ гэр бүлийн түүх одоо баагаар дэлгэж эхэлсэн. Одоо итгэлээ олж эхэлж шít. Тэгэл нөгөөдөл чинь 20 км-ийн цаана нөгөө камп нөгөө шүү дээ камп нь. Тэг ингээд байнга ирдэг болж байгаа юм л та. Ямар ч зэн хөгшин өвгөн буюу хөгшин эрэг Карп Ликов гэдэг юм байна. Карп Ликов. Энэ болохоор ямар учиртай хүн гэхээр бүр 17 дугаар зуун буюу 1600-аад оны үеэс хойш өөрчлөгдөлгүй ирсэн Оросын фундаменталист үнэн алдарсны сүмийн итгэгч юм байна. За. Хуучин итгэгчдийг яасан гэхээр нөгөө агуу Петр хаан шахаж хавчиж эхэлсэн. Бүр хэдэн зуун жилийн түүхтэй байхгүй тэднийг шахаж хавчих нь ирнэ. Тэгсэн Петр хаан яасан гэхээр хүн дүрстэй антихрист гэж одоо энэ нөгөө үнэн алдарсны шашны итгэгч нарт бүр тэгж хэлэгдсэн. Нөгөө Оросын ард түмэн агуу Петр гэж яхад үнэн алдарсны шашны итгэгч энэ бол хүн дүрстэй антихрист гэд. Яасан гэхээр агуу Петр ч нөгөө соёлжуулах гэдэг байхгүй Оросыг. Тэгээ наазах нь одоо сахлах уцгаа. Тэр чинь аим шиг ур цахалтай нөгөөдх нь тэгээд нөгөөдгөө өлегтэйч угаадгүй те бөөн юм бактери л байгаа шүү дээ. Тэгсэн үнэн алдарсны шашны итгэгч нар усахгүйсэн байхгүй. Яг бол сахлах усах нь шашнаа өөрчилж байгаа тийм адилхан хэмжээний дарамт байсан. Өөрөст нь тэгэхээр нь Петр хаан бүгдэнд торгол ногдолдог байхгүй. Тэгээд бүр үгэнд ороо үг нь Сибирь рүү цөлж мөлдөг. Тэгэхээр агуу Петрийн үеэс эхэлсэн энэ хавчлаганд Ликвийн удмынхаа ер нь өртөжсэн гэсэн үг юм. Энэ бүр тэгэхээр хэдэн зууны өмнөөс болсон зүйл аа. За 100 жил үргэлжлсэн энэ явдлын талаар гомдлыг Ликв нөгөө геологчдод ярьсан ба. Өөрийнх нь тухайхаас илүү ингээ бид нарыг ингэж хавчдаг агуу Петр гэд тэр бол хэвээр антихрист мэрist гэл. За ингээ явж исэн чинь 1900-аад оны үед хуучин итгэгчдэд 26 фунт төмс бэлгэлгээс татгалцсан нэг 8-ачныг муулж байгаа. Нөгөө геологч чинь юу яриад байгаа юм бол гэд. Карпч бол ингээд одоо орчин үед дэлхий юу болж ийн те нөгөө ингээд иймэрхүү юм асуухгүй. Гачин юм яриад. Ер нь манай шашинд нэг энэ Христэд итгэгчдийг ингээд ингэсэн нэг муу бүр нэг төмснөөс болж нэг худалдаа чинь тэгж үлээ их муухай хүн байсан да энэ төр гэл юм балаа ховж зөөгд болдгоо. Тэгээ бүр 1900-аад эхийн оных юм яриад энэ тий. Тэгээ энэ ч нэг геологчд хэрэгтэй мэдээлж биш байгаа юм. Ингэж чад харин яг юу басныг ойлгосон. Яасан гэхээр атеистүүд буюу бурханд үйл итгэгч нар засгийн эрхийг авсан тэд бол большевикууд тийм үү. Большевикууд засгийн эрхийг авснаар Ликвийн гэр бүл яг үндэ маш хүнд байдалд орсон юм байна. Зөвлөлт засаглалын дор тэр нөх хуучин итгэгчид бүгд нөх гадуур хагтаад эхэлсэн. Тэр их хэлмэгдүүлтийн тэр жил үз Сталины тэр дарангуул үед тэгэд бүгднийг нь ер нь ямар нэгэн байдлаар эн чинь амьдрахад төвөгтэй болоод ихэнх тэр үнэ алдарсны тэр гүн итгэгч нар Сибирь рүү ер нь цуцсгаас юм байна бөөнөр. За ер нь ингээд яваад эхэлсэн байна. Тэгэхээр цаа чинь явцсан гэж нөгөөд чи явцсан гэж ингээд хоорондоо ер нь мэдээлэлт. Тэгээ нөгөө энэ Ликв болохоор өөрөө яваг байсан байна л д. Тэгжсэн чинь яг 30-аад оны нөгөө аимшиг хэлмэгдүүлэлт үеэр яг нөгөө Христийн шашин өөрөө дайралтанд орж явах үед Ликвийн хажууд яг дэрэгдэн төрсөн ахыг нь коммунист зэрэг буудаад яг унагцсан юм. Яг нүдэн дээр нь шууд толгоор нь буудаад. За ингээд заз явцгаая гэд. Тэгэл ерөөсөө гэр бүлээ аваад ой мотор цугцсан юм байна бүр. Энэ явдал болохоор 36 онд болсон юм байна. Тухайд Ликвийн гэр бүл дөрвөлээ байсан юм байна л да. Эхнэр Акулина тэгээд 9 настай Савин нэртэй нэг хүү, Наталигээд 2 настай охин. Ингээл дөрвөлээ цугцсан. Эд хогшил үр тариагаа аваад тайгын гүн рүү зугцсан тэд хит хитэн газар амьдарсаар эцэст нь яг энэ аслагмал зэгт ирсэн юм байна. Тэгээ 38 онд гэсэн үг те. Тэгээ ингээд дөрвөлээ амьдарч исэн. Зэрлэг байгалд дахин 2 хүүхэд мэндэлсэн юм байна. Тэр нь болохоор 40 онд Дмитрий мэндэлж, 43 онд Агафия гэд бүсгүй мэндэлж охин. Ингээд Ликвийн гэр бүлд мэндэлсэн 2 баг хүүхэд нь гэр бүлийнхнээс өөр нэг ч хүн харж байгаагүй нэг юм байна. Тийм юм байна шүү дээ, тэ. Тэгэхээр талах гэдгийг эднэр бүр тэ идэх байтугай харж үзөө гэдэг нэг юм учиртай юм байна.
Ингээд бага охин Агафия тэгээд баг хүү Димитри хоёрын гадаад ертөнцийн талаарх мэдлэг эцэгийнх нь ярьсан түүхээс л хэтрэхгүй. Оросын сэтгүүлч Василий Песковын хэлснээр энэ гэр бүл одоо тэр нөгөө чөлөө цагаа зугаатай өнгөрүүлэхийн тулд хийдэг ганц зүйл нь зүүд мөрөөдлийн ярд юм байна. Хөөх. Ликовын хүүхдүүд хот хэдэг газар өндөр байшин барилгад хүмүүс шаваарлдан амьдардаг тухай гэхдээ мэддэг юм байна. Мөн Оросоос өөр ус байдаг талаар бас хальтмалд гадралдаг юм байна. Гэхдээ энэ зүйлс болохоор тэдний хувьд ингээд маш хийсвэр зүйл гэсэн үг. Өндөр барилга гэж яг юу юм бол гэд өөртөө төсөөлнө. Бид нар одоо хариг хэрхэн байдаг гэж бодъё л. Гэхдээ хариг хэрхэн байдаг гэдгийг бид нар төсөөлөхдөө янз бүр хачин юм төсөөлөд бидний төсөөлөг буулгах юм бол хариг хэрхэн айгуул шоож инехээр штэ. Яг тэрэн шиг л юм байна л да. Тэдний тэгээ уншдаг зүйлс нь гэр бүлийнхэн тэр мөрөглийн ном, хуучин библийн сургаалууд. Харин тийм ингээд өөр юуч байхгүй. Тэгээд тийм байна, хүн тийм байна. Тий. Нөгөө шашныг ингээд шахаад эхэлдэг шүү дээ, тий. Тэгээд эхлэнгууд манай монголчууд ч гэсэн дахиад амьд үлдэх тий. Тэр итгэл үнэмшлийн байхгүй болгочлаа гэл урагшаага бүгд хилд авах гал явсан ш тэр өргөн говийг туулаа тий. Тэгэхээр эдний хувьд болохоор за нэгдүгürt ингэсэн тий. Гэтэ ингээд өөрсдийнх нь итгэл үнэмшил гэдэг юм байгаад байгаа учраас тэр нь өөрийнх нь удам судар нэ бүх юмар итгэх явцсан учраас за амьд гарыг тэгэл зүхтай. Тэгээ нөгөө нэг энэ Сибирчин гол нөгөө нэг судлагдахгүй байгаа ингэхгүй байгаа гол нөхцөл байдал нь тэр чинь хүн амьдрах боломжгүй. Одоо ингээд очих боломжгүй. Тэгээ 38 онд хоошо явчихгууд л нөгөө тал дайн хэлчихэж байгаа юм байна л да. Тэгээд тийшээ араас нь явах гэдэг жоохон ингээ хүчийг хаяа дайн руугаа хаацсан байж магадгүй л тий. Харин тий. Тэгсэн нөгөө нөхрийн эхнэр Акулина эдгээр нөгөө Библийн сургаал мөрөглийн номыг ашиглаад хүүхдүүдэд уншиж бичгийг ямарсан заагаад өгсөн. Тэгээд үзэг бихний оронд болохоор хусны мөчрийг үзүүрлээд цэцгийн шүүсэнд дүрж бичдэг байсан байна. Ингээ Агафиад болохоор нөгөө бага охинштай Агафиад болохоор морины зураг үзүүлэхэд тэр болохоор нөгөө геологчд үзүүлж байгаа энэ морь гэж мэдхүү гэд. Тэгсэн чи Библийн сургаалуудаас харснаа санаа аава харта аргамаг хүлэг байна энэ гэж дуулсан байна. Яг тийм үг ашигладаг. Тийм ээ нөгөө Библи тэр бичснээр л юм биш үү? Энэ гэр бүл ийм удаан тусаарлagд амьдсан гэдэгт итгэхэд бэрх. Тэдний амьдрал хэр хүнд байсан бэ гэдгийг харин ойлгоход их хялбар байсан гинэ. Абакан гол даган заваар явсан ч тэдний гэр хүрэх одоо тэр зам нь маш хэцүү байсан гинэ. Гэр бүлийн түүхийг бичих гол хүн болсон тэр Песковын бичсэн тэмдэглэлд бид бүр нэг ч хүн байхгүй газараар 250 км явж иж эндний урцанд очсон гэдэг байгаа юм. 250 км гэдэг чинь одоо энэчээс дархнаас цаашаа гэсэн үг. Энэ хооронд нэг ч хүн байхгүй. Явганаараа бид ер нь бол ингээд өсрөөл амьдралынхаа тойрогтой нэг өсрөөл 5-10 км дотор л амьдраад идэм билээ шүү дээ. Гэтэл чинь 120 км тэгээ битүү тайгын талаар яриад шүү дээ. Хаашаа явснаа мэдгүй. Харин тий. Яаж олохоо мэдгүй шүү дээ. Ийм тусаардагламал байх нь тэгээ зэрлэг байгальд амьдрах баг боломжгүй мэт болгосон. Тэгэхэд Ликовын гэр бүл өөрсдөө авчирсан нөөц дээрээ л тулгуурлан амь зуухаас өөр аргагүй байсан байна. Тайгаас маш бага зүйлийг авсан байна. Тайгаас юу н авах зүйл их бага байт юм бас. Тэд гутлын оронд хусан углааш хийж өмсдөг болсон. За. Тэгээ хувцаа бүр нөхөн өмсөөр хагаад нөхөх боломжгүй болох үед нь одоо нэг тариан одоо юу гэж нэг үрээс ургуулсан олсон давгаар орлуулж ихэлсэн ба. Гэхдээ нөгөөт нь өлегтэй болоогүй. Ликовынхан болохоор ээрүүл хамгийн гол нь хачиралтай нэхэмлийн машин ид ангиуда тайгад аваад ирсэн байгаа. Ийм зүйлсийг аван зэрлэг байглаар явах зам мэдээж удаан хүнд байсан тодорхой. Тэр чинь том юм үүрээд явсан гэсэн үг шүү дээ. Тийм ээ. Тэгэхээр зүгээр алхахад 250 км чинь ямар хэцүү л. Тэгэхгүй юу бүтчихгүй шүү дээ бүр. Тэгэл яваал байсан юм да тий. Эргэж олдохгүй л гэж бодоод яваал байсан юм да тий. Олдохгүй байхаа үсээд. Харин тий. Эрэмлийн машин, нэхэмлийн машин гэдэг чинь хүнд шүү дээ. Харин тэдэнд байхгүй зүйл нь металлыг орлуулах технологи байхгүй. Авч явсан данхаа олон жилийн турш хэрэглэсэн ч гэсэн зэвэнд баригдаад дуусахад нь хусны үүснээс өөр орлуулах зүйл байгаагүй мэн. Гэвч үүсийг нэг гал дээр тавих боломжгүй учраас хоол хийж идэхэд маш хэцүү болж эхэлсэн юм. Ликовынхан олдох хүртлээр бүр цайруулсан хөх тарай. Тэгээ нэг гашиштай хойсон төмсөн гамбираар хоолж байсан гинэ. Зарим талаараа тайх тэдэнд хангалттай зүйл өгч байсан талаар Песков бичсэн байна. Оромжийн хажууд хүйтэн цэнгэг гойр хуурсан. За. Хус, улиас, нарс, хуш моднууд хэрэгтэй хэмжээс нь хавьгүй их зүйлээр ханганаа. Нэрс бөөрөлзг нь бол яг гарт ойрхон багаас гадна түлээж гисэн хажууд иргэд. Дээвэр дээр нь хушны самар өөрөө унаад ирдэг гэх мэтэр. Тэгэхээр гэтээ тэр нь
их баялаг гэж бодож болохгүй л дээ. Энд чинь хитгэн зүйл шүү дээ. Одоо бид нар чинь ямар их нөгөө хоол хүнс хэргэлдүүлээ те ер нь. Гэхдээ Ликовын гэр бүл үргэлж өсгөлөнгийн ирмэг дээрээ амьдардаг байсан. Нөгөө Бакку Димитри 90 цент хүрэх үед буюу 1950-ад оны сүүлээр тэд анхныхаа амьтдыг өрхөнд оруулаад мах арсыг ашиглаж эхэлсэн байна. Тэр нэг одоо ан ээж хөвгүн тэ эрэгтэй хөлт шал өгш нэрэ. Буу шийдэн бүхэл ном сумгүйсэн тэд нэг бол өрх ухаад одоо тэ нүхэнд үгүй бол амьтдыг эцэж унтал нь уул хатаар хөөж байгаа дангуйшилт юм байна. Димитригийн үед бүр маш төсвөр хатуурштай нэгэн болсон. Энд чинь одоо яг л Тарзан Маугли болчихж байгаа шүү дээ. Тийм байгаль дээр төрчихсөн тий. Өвөлч гэсэн хөл нүцгэн ан хийгээд хэдэн өдрийн турш хасах 40 хэмээх үүдэнд хоноглон явсны эцэст ингээд залуу баг мөрлөөд ирдэг болсон гинэ. Гэвч ер нь ихэнхдээ мах байдаггүй байсан болохоор тэдний тижэл нэгэн хэвэн л байсан. Тэдний тарьж уруулсан ловонгуудыг нь зэрлэг амт зүтгэхэд тэгээ 50-ад он Агафиагийн дурснаар бүр өсөглөн он жилүүд үргэлжилсэн гэж. Бид бүр жимсний навчаар хүртэл хаалдаг байсан. Үндэс, өвс, мөөг, төмөс, холтос бид үргэлжлэл өсөглөн болсон. Өсөглөн байдаг байсан. Жил бүр бид бүгдийг нэтгүү эсвэл заримыг нь үр болон ашиглах уу гэдгээ зөвлөлддөг байлаа гэж. Ийм нөхцөлд өсөглөнгийн авил байнга байдаг ч гэсэн 61 оны 6 сард цас орсон юм байна. 100. Бүр хит хүүтэрснээс болоод тэдний цэцэрлэг дурууж байсан бүх ногоог нь устгацсан гэнэ. Тэгнэ шүү дээ. Ингээд эх оны хавар гэхэд энэ гэр бүл холтос идэх дээрээ тулсан бүтэн жилийн турш. Акулина өөрийн хүүхдүүдэд хооллохын тулд тэр жилдээ өөрөө өсөглөнгөөс болоод нас орсон юм. Одоо ээж нь. Ингээд анхны өн хөргий. Тэнгэрт хэлсэн. Гэр бүлийн бусад гишүүд харин нэгэн гайхамшигтай зүйлийг ячаар амьд үлдсэн юм байна. Тэр нь Вандуун талбайд нь хөх тарианы ганцхан нахиа ургасан гэж. Ганцхан нахиа. Тэгэхээр нь Ликовын түүнийг ингээд бүр яг тэрийг нь хашаалаад өдөр шөнөгүй хэрэм хулганаас хамгаалсан байна. Ээлжиж манаад ургац хураах цаг болгоод энэ ганц нахианаас 18 үр гарсан юм байна. За. Жижиг 18 бид нар цагаан бодоо ороод 18 шиг будаал гэсэн үг байна. Үүний ачаар тэд хөх тарианыхын тариаланг дахин эхлүүлсэн гинэ. 18 яа. За ингээд зөвлөлтийн геологчд Ликвийн гэр бүлтэй ингээд илүү дотн танилцаад ийм гайхалтай одоо түүхийг мэдж авч байгаа шүү дээ. Тех тусмал тэдний чадвар тэр ухааныг бид ер нь дутуу үнсэн гэдгийг ойлгосон гинэ. Геологчд. Гэр бүлийн гишүүн бүр өөр ингэсэн характертай хөгшин карп гэхэд одоо эрдэмтдийн авчирсан шинэхэн бүтээлүүдийг харахтаа их баярлалт юм байна. Хэдийгээр тэр хүн саран дээр буусан гэдэгт итгэхгүй байсан ч гэсэн хүн төрлөخت нэг хиймэл дагуулын тухай амархан хүлээж яг ойлгож авсан гэдэг. Нэр боломжтой юм шиг энэ бодсон гэж байна. Бас тийч нөгөө нэг соёл ертөнцөөс ирсэн хүн учраас мэдээд байна тий. Харин тий. Гэхдээ саран дээр хүн болсонд бол итгэхгүй байх гэдсэн байна тий. Ликвийнхэн тэгээд айл 1950-ад онд тэнгэрт тийм нэг хурдан явдаг одод байдгийг мэдээд хиймэл дагуулуудыг эртнээс ажиглаад тэгээд хиймэл дагуул бид нар бүтээсэн хүндрэлтэн гэхдээ гайхаагүй юм байна. Ямар ч одон дунд явдаг нэг юм байгаад байна тий. Угаасаа карп гэрийнхэнтэй хэлдэг байсан байна. Энэ хүмүүс ер нь ямар нэг юм яг сэтэд олчлоо шүү. Энэ очиг галт зүйлсийг тэнгэрт илгээдэг юм шиг байна гэж ярьж исэн баа шүү дээ. Амар эрдэмтэн сэтгүүд бод. Тийм ээ. Тэгсэн тэр хөгшин карпыг хамгийн их гайхшруулсан зүйл нь юу байсан гэж тунгалаг мөртлөө гялгарууд. Гялгарууд харчаад бүр гайхсан гэж. Энэ ч бүр үнэхээр одоо бид нар багасаа мэддэг болохоор мэд тий гайхгүй л байна л да. Одоо энэ хүний үед жишээлбэл нэхэмлэр нэг юм даавам авал юм хийдэг байсан байж таарах юм шүү дээ. Бурхан минь хүн төрлөختөн чи юу хийж гинэ вэ? Энэ чинь шил байж дээ. Гэтэ базагддаг шил байж дээ гэж дуу бүр ойрлсон гэж байна. Карп тэгэхэд чинь бүр 80 наст авцсан өвгөн баа шүү дээ. Гэхдээ гэр бүлийнхэн одоо тэргүүний байр сууриа бат хадгалаад үлдсэн. Түүний ууган хүү сайвны хувьд болохоор шашны асуудал дээр бүр нууршгүй тэр одоо итгэл үнэмшилтэй тэгэх баг. Аав нь бүр хүүгийн талаар тэр бол итгэл үнэмшил өндөртэй хүн боловч их яхэр хүн байгаа гэд том хүүгээ тэгж хэлсэн ба. Тэгэд өөрийг нь үхэж сайван өрхийн тэргүүн болох үед юу болох болоо гэд дандаа санаа зовдөг тухайга ярьсан ба. Хэр би нас орчвол энэ сайван яах вэ? Их яхэр хүн байгаа энэ төр гэд. За тэгэд Наталья гэдэг нэг охин байгаа те. Ихийгээ орлон тогооч ойдолчин эмчийн үргийг гүйцэтгэхээр оролцож байгаа тэр Натальяг гэвэл мэдээж ууган хүүгийн эсэргүүцэл үзүүлэх чадваргүй.
Тэгээд Савин бол одоо 2 дахь хатмал юм байна л да ер нь. Харин 2 баг хүүхэд нь ер нь илүү нээлттэй. Өөрчлөлт шинжлэх хүлээж авахд их бэлэн. Нэг хүү нэг охин байх нь шүү дээ. Нөгөө Димитри Агафей хоёр ба шүү дээ. Агафеягийн хувьд болохоор шашны тийм хит фанат болоогүйсэн. Тэгэхээр Ликовын баг охин болохоор хошин шогийн мэдрэмжтэй. Тийм тэгээд Агафей болохоор өөрөө тийм дуулж байгаа мэт ярьдаг их сонин. Ингээд их хошин л хүн юм байна л да. Ярихтаа хүртэл ингээд дуулж байгаа юм шиг ярьж мэрдэг. Энгийн үгийг хэлэх хүртэл олон үетэй болго ярьдаг. Одоо лон үе тэ болгон ярьдаг гэдэг ч юм. Тэрийг аялгуутай гэдэг ярьдаг ч юм уу те. Өөрөөр энэ ч хүнтэй ярьж үзээгүй хүмүүс юм чи харахгүй шүү дээ те. Дотооддоо л ингээд ярьж байгаа шүү дээ. Тэгээд өөрийгөө эхлээд геологчдод дөнгөд болгож жүжиглж ойлгуулсан байна. Эхний яах нь те. Үнэндээ тэгсэн чинь эхлээд бүгдийг итгэсэн байгаа юм л. Тэгээд ингээд нэг албаар тэгж ярьж мариад нэг хачин. Тэгэхээр амар шооч юм байл дээ угаасаа. Тэгэд гэхдээ ингээл үйлдэлүүд нь хараадсан чинь маш ухаалаг охин байна гэдэг геологчд дүгнсэн ба. Хамгийн гол нь нөгөө календар, хуанли, лит тэ цаг тооны бичиг байхгүй энэ гэр бүлийн хувьд маш хүнд чухал үүрэг хариуцлага болох нөгөө өдөр хонуудыг тэмдэглэн хөтлөх ажлыг хамгийн гол нь Агафия хийдэг гэсэн. Энэ чинь бол тэ энэ бүтэн сая өдөр амралтын өдөр энэ гэдэг чинь одоо эсвэл одоо юуд өгч байгаа те цас орохд өгч байгаа өвлийн хөлрөд өгч байгаа одоо ногоогоо хураахгүй бол болохгүй нь одоо ингэх нь гэдэг тэр нэг юм тэмдэглэдэг үнэн юм биш үү те. Тэгэхгүй бол эн чинь хит эрт тариага тарьчвал тэгээд ураг цалд чинь хөлд чинь орой тарьчвал нөгөө намар нь авч чадахгүй те. Тэр яг номер 1 чухал ажил байхгүй юу. За тэгэхэд элдв хүнд ажлагч гэсэн Агафия хийж тийм ээ. Намар оройтсон цагаар гараараа зойр ухаад тэр чинь нөгөө хурц мөрз байхгүй юм чинь. Нар орсны дараа хүртэл сарны гэрэлд ажиллаж чаддаг. Ингээ шүн ганцаараа харах хүн байхаас айхгүй байна уу гэж нөгөө Песков асуусан чи Агафия. Надад гим уучруулах юм энд юу л вэ гэж инээмсэглэж хариулсан байт юм байна. Одоо надад чинь тайган эзэн болцсон баг шүү дээ. Ер нь бол. Одоо надад Агафигийн хараад байгаа юм шүү дээ. Нөгөө тайгад амтэн тий амтныг бол одоо энэ чи ажиглаа за яах нүнэ тэргээд ингээд ер нь ингээд үйлдэлийг хараад ингээд гаднаас нь байж байгаа шүү дээ. Агафи яг гаднаас ирсэн тэр геологч нарыг бүгднийг ингээд хараад шүү дээ. Ингүүд яах нү гэдэг ингээд ярьж үзчих мүцэд ер нь ингээд ажиглалт хийгээд байгаа байхгүй юу. Харин тий. За тэгэхээр Ликовын гэр бүлийнхэн дундаас геологчдын болохоор хамгийн дуртай хүн болохоор нөгөө Баку Димитри. Хэрээр тэнэг дуртай. Энэ ч нөгөө Тарзан аав гэлээ шүү дээ тий. Энэ чадварлагэр тайгын зан авирыг маш сайн мэддэг юм байна. Димитри болохоор бусдаасаа хамгийн сониуч хамгийн гол нь ирээдүг харсан хүн байсан юм. Тэгээ гэрийнхэн 100-ыг Димитри хийсэн байна. Хүнс хадгалах зориулцтай хусны үүсэн савнуудыг ч гэсэн Димитри л хийсэн. Мөн Димитри л гараараа гуйлангуудыг хуваагаад харуулдаад орон гэрээ засдаг хүн. Эрдэмтдийн үзүүлсэн тэр шинэлэг технологиудыг маш их сонирхож байгаа Димитри байсан. Нэгэнтээ тэдний гэр бүлтэй үүсгэсэн харилцаа их сайжирсан учраас Ликовын гихник голын доохонд барилах зөвлөлтийн хуаранд ажиллахыг ятгах хэмжээнд ямарсан геологчд мань хүрчээ. За. Тэгсэн Димитри хамгийн түрүүнд бий юу гэж. Тэгээ Димитри тэр юун дээр очиод хуаран дээр очиод мод босруулах цехийг харчаад бүр өстө. Тийм хитэн цаг харч зогсон гэнэ бүр ингээд өгдөхгүй бүр. Чи маш аж аргалаар харж байгаа. Яг л энэ чинь гараараа тэ элдэн өмнө байшингаа барьсан юм шүү дээ. Тэр нэг шинжилэлтэй дэвшилтэй юмыг тий ойлгох гээд штэ. Тэр дугуй хөрөө болон токрын машин мод босруулах ажлыг бүр ямар хурдан хийж байгааг бүр шагшин багтаа дуусахгүйсэн гинэ. Тэгсэн Димитригийн харуулдах гэж бүтэн 2 өдрийг зарцуулдаг гуйланг нүднийх нь твтгшин банз болгон нэг юм тэ минутын дотор гаргаж байгааг хараад бүр тэр чинь 2 өдөр хийдэг ажлыг Димитри бүр гарч ирсэн банзыг алгаараа ирж үзээд ээлж үзээд ямар сайхан болсон байна гэд тэгж хэлдэг гэсэн гин. Нөгөө өвгөн Карпликов болохоор орчин үеийн бүх зүйлийг хол байлгах гэж энэ урт хугацаанд ялагдах нь тодорхой тулааныг хийж ирсэн нь бол тодорхой шүү дээ. Тэгээ геологчтой харьцаж эхлэх үедээ энэ гэр бүлийн авахыг зөвшөөрсөн цорын ганц зүйл нь давсал байсан ба. Өөр та нараас би юу ч авахгүй. Та нар үнэхээр тий хүндрэлтэй өөр төвшөнд очиж гэтээ бид нар давсал аммаар гэсэн ба. Буцахгүй нэ тий. Давсгүйгээр 40 жилийн турш амьдрах нь миний хувьд үнэхээр жинхэнэ тамлалт байсан гэж өөрөө дурсан байсан. 40 жил. Энд чинь нөгөө дөнгөр төрсөөгтүүд нөгөөдүүл нь бол жоох юм чинь мэдгүй шүү дээ давсгүйг тий. Цаг хугацаа өнгөрсөн гэхдээ тэдний авдаг зүйлс нь арай их болж эхэлсэн гинэ. Тэд эрдэмтдийн нөгөө найз Ерофей Сидов гэгч
өрөмдөгчийн тусламжийг ихэд дуртай хүлээн авсан ба. Ерофе яасан гэхээр өөрийн зав чөлөөтэй цагаараа л нөгөө тэдний гэр бүл тариа тарихтан тусалдаг болсон байна. Мөн хутга, сэрэ, бариул, үр тариа гэд янз бүрийн зүйл өгдөг болсон. Тэгээд цаашаа бүр үзэг, цаас, тэр бүрэл гарч идэн хүртэл ингээд өгсөн ба. Одоо бүгд авсан гэсэн үг. Ер нь бүгдийг л өгмөр байгаа шүү дээ. Гэтэ тэд нар давсал авна гэж байгаа сүлд ингээд нэг нэгээр нь бүгд төлөмжөрж багаар нэгдэж тэ. Тэгээ очиж тусаж мусалдаг болсон ба шүү дээ. Харин тий. Хэдийгээр энэ бүх шинэлэг зүйлсийг дурамжхан авч байгаа ч гэсэн геологчдын бааз дээр харсан телевиз харин зурагт тэдний үед салж чадахгүй зүйл нь болцсон. Тэд ховор ирдэг байсан ч гэсэн тэр нөгөө геологчдын баг дээр бүгд суугаал тэр зурагт үздэг болсон. Өвгөн карп бол дэлгэцийн бүр яг чанх хурдан сун ингээд тулгаад өвөө нэрийг тэгдэгс баг. Агафиягийн хувьд болохоор нөгөө баг охин хаалганы цаанаас толгоогоо цухуулгажаад үздэг. Тэгэл Агафи болохоор зурагт үүсгэх болгондоо тэр даруйдаа амдаа майн уушаал загалмаагаар ингээд өргөө имэйлтэй байгаа тийм тий айгаад тийм. Харин хөгшөөр болохоор үүний дараа өөрөө залбирдаг болсон гэдэг зурагт үзэгтэй. За хоёулаа хамтран ажиллаж танилцуулж. За нэвтрүүлгийн маань хамтран ажиллагчаар Улаанбаатар төмөр замын хамт олон маань оролцож байгаа. Бидний өнгөрсөн дугаар дээр одоо нөгөө Ирээн цавын эвдрээгүй найрагч гэдэг тий нэмсрунгаан талаар ярьсан. Тэгээ тэр хүний чинь бас нөгөө хийдэг байсан ажил нь яг тэр нөгөө Ирээн цав гэдэг тэр өртөөн дээрээ тий насыг барсан хүн байдаг. Яг энэ мэтчлэн Монголын төмөр зам энэ олон жилийн турш үйл ажиллагаагаа явуулахад маш олон юм өртөөнүүд байгаа шүү дээ тий. Тэгэл одоо тий хажуугаар нь ингээл богоон гараал явдаг. Гэтэл тэр өртөөн дээр байгаа хүмүүс юу хийдэг ихлээр тий. Тэр замын байнгын аюулгүй ажиллагаануудыг тэр нөгөө хөдөлгөх наасааш явуулах хуваарийг яг цаг минут секундын алдлагүйгээр тэнд найдвартай байж иж энэ төмөр зам маань ингэж Монгол орон дээр тээвэрлэлтэй хийн. Хоёр гадаад улсуудын ачаануудыг явуулна, олон улсын тээврүүд хийн. Тэгэл өдөр болгон нааш цаашаа бараа таваар тээвэрлэж байгаа хүмүүс болон гэр орнолоо очиж байгаа ирж байгаа гэдэг энэ бүх юмуудыг найдвартай явуулж чаддсан байлээ. Тэгэхээр Монголын төмөр зам гэдэг бол ерөөсөө л одоо Монголын иргэн тойрон тэр өртөөнүүд дээр байгаа тэр хүмүүсийн одоо энэ найдвартай, хариуцлагатай байгаа тэр зүйл дээр л явдаг юм байна л да тий. Тэгэл ер нь төмөр замд ажилладаг хүмүүсийг харж байгаад би төмөр замд тэдэн жил ажиллаа, 30 жил ажиллаа, 40 жил ажиллаа гэж хэлдэг шүү дээ тий. Энэ сайхан хамт олны л бид нар нөгөө нэг юм хариуцлагатай одоо ажил энэ төрлийн юмнаас болж одоо бид нар энэ төмөр замаараа бүх юм амжуулдаг байх нэ. Тий. Би галт тэрэг гэдэг үг надад яг бүр ээжидийн сонсогддог мэт. За. Чи мэдэн л дээ гэдэг нь одоо санаач орохгүй. За. Би шөнийн галт тэргийн гитарч байсан шүү дээ. Тийм. Нэрээ тийм ээ тий. Галт тэрэг гэдэг бол миний хувьд маш тийм том зүйл баг. За тэгээд энэ галт тэрэгтэй холбоотой дусамжууд бидэд маш их байгаа. Тэгээд бид нар одоо том болчих. Ер нь мэдээж бага байхад маш сайхан санагддаг юм байсан. Гэхдээ бид нар энэ том болцсон энэ нийгмийг хариуцлагатай байлгах тий нийгмийг зөв байлгах, нийгмийг соёлтой байлгах гол хүчин зүйлүүд нь бид нар болцсон байна. Тэгэхээр бидний араас гарч иж байгаа хүүхдүүд, бүр 10 жилийн хүүхдүүд, эсвэл цэцэрлэгийн хүүхдүүд гэдэг юм. Энэ болгондоо бид нар өөрсдөө үлгэрлээд, заагаад, хилээд яриад бүхнийг ойлгуулж явах болсон үе. Тийм ч учраас төмөр замын хамт олон маань бидэнтэйгээ хамт өсчл яваа хамт олон. Тэгэл нөгөө нэг нь одоо орон нутгаар байгаа төмөр замын тээвэрлэлтийн гаднах торон хачаанууд шүү дээ тий. Тэрийг өргөстэй байсан бол одоо өргөсгүй болгоод эхэлсэн. Гэх мэтчлэн ингээл бүх юм хөгжлийнхаа дагуу хөгжөөд явж байгаа. Одоо биднээс шалтгааллах ганц зүйл байгаа нь бид нар ингээд нэг том ийм одоо суурин газрууд их болоод эхлэнгууд тэр холоос ч төмөр зам тий галт тэрэг маань явах хэрэгтэй болохоор заавал энэ гац гарам гэдэг зүйлүүд барьж байгаа. За яг хөдөө орон нутгад бол одоо ингээд нэг төмөр замынхаа доогоор юм нөхөн гармууд шийдэд тий ингээд мал амтны гаргадаг болсон. Гэхдээ нөгөө суурин газар ч юм бол яхаа аргагүй одоо юм том гармууд байгаад байгаа. Энэ гарман дээр л бид нар их алдсан юм биш үү? Гарман дээр л бид нар их одоо эд хөрөнгөөс төр амь насааж төр болгоомжгүй байдлаасаа болоод эсвэл амжчин гэсэн бодлоосоо болоод төмөр замынхаа хамт олонны болон тий өөрсдийнхөө энэ аюулгүй байдалд маш том одоо гац учруулд юм байна. 2022 онд гэхэд 238 удаа, 2023 он гэхэд 266 удаа, 24 он гэхэд 195 удаа гэд бид нар нийтдээ 3 жилийн хугацаанд 700 гаруй удаа яаралтай ийм торомсуудыг хийлгэсэн. Ямар амар гост 3 жилийн хугацаанд гэхэд. Тэгээд эн чинь үнэхээр зогсоох боломжтой боломжгүй гэж байна. Тэр том нүсэр техник ямар тоохгүй 2 өдөрт нэг 100 кг тонн тэр ачаануудыг. Тэгэхээр бид нар одоо том болсон. Ямарваа нэгэн зүйлд хариуцлагатайгаар энэ өрх гэрийн тэргүүнүүд шиг те эсвэл энэ нийгмийг бүрдүүлж яваад эд эсшгэ хариуцлагатай байх цаг нь ирсэн юм байна. Тэгэхээр Улаанбаатар төмөр замын хамт олон маань төр зогс бүү яар нөлөөлөө энийг хэрэгжүүлж байгаа. Ямар сайндаа л төр зогсож байгаа те бити яараач гэж гуйх хөв те. Хиний төлөө гэж таны амнаас, таны гэр бүл, таны эд хөрөнгийн төлөө байхгүй энэ зүйл.
За тэгэхээр нийт одоо сонсож байгаа хүмүүс маань тий энэ гарц гарман дээр аюулгүй байдлаа маш сайн хангаарай гэж та бүхнээсээ хүсье. Улаанбаатар төмөр замын хамт олондоос талхсан илэрхийлье. Баярлалаа. За баярлалаа. За ингээд эн чинь 78 онд олдсон шүү дээ тий. За одоо ингээд нэг 2 3 жил өнгөрч байгаа. Багаар ингээд харилцаал. Тий. Гэтэ энэ 3 жилийн дотор тэдний 4 хүүхдийн 3 нь хоорондоо ердөө хэдхэн өдрийн зайтай ихийнхээ араас бурсанд орцсон. Ликвийн гэр бүлийнхэнтэй холбоод хамгийн гонигтай түүх нь магадгүй гадаад ертөнцтэй дахин холбоо тогтоосноос болцсон. Энэ тийм бол таарах гэдэг нь тий. 3 штэ. Хамгийн бага Агафья тийм үү. Тэрнээс бусд нөгөө Димитри нөгөө хоёр нэгж тий. Ингээд хэдхэн өдрийн зайтай гуруулаа. Нөгөө ээж хараас явцсан. Яа. Песковын нөгөө энэ намтрын бичсэн Песков гэдэг нөхөр шүү дээ. Песковын хэлснээр тэдний үхэл хүмүүсийн таамаглаж байгаа шиг гадаад ертөнцөөс туссан тэр өвчнөд холбоогүй байсан гэдэг агуулна. За. Бусдаас тусгаарлагдаа амьдарч байсан хүмүүс болохоор дархлаа тогтоогүй байдаг шүү дээ. Одоо Амазоны ширингийн оймоо гэдэг шиг. Тий. Гэтэ Песковын хэлснээр ингэж болохоор биш. Би болохоор тодорхой хэмжээнд нөлөөсөн гэж заавал бодож. За ямар ч нөгөө том ах ич хоёр Сави Натали хоёр болохоор бөөрийн дутагдлаас бол таалт өгсөн байна. За тэгэхээр эн чинь угаасаа ийм хүн хэцүү нөхцөлд бол бөөрийн дутагдал орох нь ойлгомжтой. За чихтэй ч юм уу, хүүтэн ч юм уу те байнгын амьдралын юунаас нь болоод. Тэгэхээр энэ тэдний хүнсний хэрэглээтэй мэдээж холбоотой тий. Харин Димитригийн хувьд бол яг нөгөө юунаас болцсон. Шинэ найзуудаасаа туссан өвчнөөс үүдэлтэй хатгалгаа өвчнөр хорвоо гэрчсэн. Тэгэхээр яг энэ чинь хүн төрлөختний тэ юунаас болсон гэсэн үг л дээ. Ядчил тэр авж байгаа багаж энэ тэр юмд нь тэ байж болно шүү дээ. Ингээд Димитрийг үхэл ялангуяа бүр геологчдыг маш их сандаргаж амийг нь аврахын тулд болон бүхнийг хийсэн байна. Түүнийг бүр нисдэг тэргээр имлэгт хүрэхийг санал болгосон чинь Димитри бүхий л амьдралын турш хамт байсан гэр бүл шашин шүтлгээ орхиос татгалцсан ба. Өөр. Амьсгал хураахын өмнө бидэнд тийм зүйл хориотой. Хүн бүхэн Бурхны заасан замаар л амьдардаг шүү дээ. Бурхан юу гэсэн би яг тэрнгээр л болно. Заавал миний амиг те ингэж аврах гэж битгий хичээ гэж өөрөө тэгээд үлдээ тэгээд нас нөхцөн байт юм. Харин яг ийм хатуу байр суурь итгэл үнэмшилтэй байж ижил 40 жил болж байгаа байхгүй. Харин тэг өнгөрөхдөө ч ингэж хэлнэ гэдэг чинь маш хатуу тийм итгэл үнэмшил байгаа байхгүй. Тэгээ хатуу байгаас ч өөр явц тэг өөр юм мэдэхгүй юм чинь. Ганц мэддэг зүйл нь л эн чинь үхээд дараа нь диваажинд очно гэдэг итгэл үнэмшил байгаа шүү дээ те. За ингээд Ликовын 3 хүүхдийг оршуулсны дараа геологч нөгөө өвгөн Карп болон баг охин Агафья хоёрыг тэдэнтэй хамт ойгоос яваач. Хилмигдүүлэлт одоо байхгүй тий. Хилмигдүүлэлтийг даван гарч одоо хүртэл тосгондоо амьдарч байгаа хамаатнууд ч байгаа. Тэр хамаатнууд дээр очиоч гэгээд. Одоо хилмигдүүлэлтээс та нар зөвхөн амьд үлдсэн юм чи тэн чи өчнөө хүн бас амьд үлдсэн. Стайлин одоо байхгүй. Ингээд гуйгаад хахад энэ талаар сонсогч үсэг нөгөө чинь. Хуучин амбаараа засаад тэр хавьдаа л амьдрахыг сонгосон ба. Ингээ Карп Ликов нөгөө геологчд олсноос хойш тэр чинь өвгөн болцсон шүү дээ. Гэтэ бүр ахаад 10 жил амьдэрсэн. 1988 оны 2 сарын 16-ны өдөр эхнэр нөгөө Акулнагаас яг 27 жилийн дараа хороо гэрсэн ба. Бол баг 900 хүрсэн ба шүү дээ тий. 1800-аад оны сүүлч үеийн хүн гэвс дээ. Тий. Тийм. Одоо тэр 38 онд явхад бол 40 гаруй насны байсан. Тэгэхээр ямар ч 90-д бол хүрсэн байх хэрэгтэй. Агафья болохоор нөгөө багхан түүнийг геологчдын тусламжтайгаар ууланд оршуулсны дараа тэгээд өөрөө гэр рүүгээ буцсан. Одоо ганцаараа. Аавыгаа оршуулчаад охин эргээд гэрлүүгээ. Гэртэл байгаа юм байна шүү дээ. Тэгээ нөгөө Сибиртэл Сибирлүүгээл тэгээ нөгөө урц руу гол явж байхгүй. Ганцаараа. Бурхан надад хэрэгтэй зүйлийг мэн өгнө гэд. За ямар ч хэлсэн хамгийн гайхалтай нь яг 4 сарын 16-нд буюу одоо бас яг 15 жилийн өмнө, үгүй 15 хоногийн өмнө Агафья 80 насны төрс өдрөө тэмдэглэсэн. Үзье энэ жил үү? Тий. Амьд байгаа юм одоо. Амьд байгаа. Хамгийн гоё юм нэ. 25 оны 80 нас гэр чинь 45 он төрсөн юм тий? Тийм байна. Яг дайнд тусч чадсан. Тий. Сая яг 15 хоногийн өмнө төрс өдөр нэс. Тэгсэн яг энэ төрс өдөр дээр нь юу байсан нэг Орсын нэг том бизнесмен тэр яг урцыг амар гоё байшин болгож гисэн. Одоо хүртэлхээ Сибирт байгаа юм тий. Яг хамгийн гоё тэр. Агафья тэгэхээр энэ газар орхиог. Харин геологч түүнийг орхих хэрэгтэй болсон. Ингээ ажилд дууссан.
Тэгсэн тэнд нэг өрөмдөгч Ерофай гээд нөхөр байн ирж очиж нөгөө газар тариалан тусалдаг гэсэн шүү дээ. Гоё биелэг өгдөг. Димитригийн найз. Тий. Ерофай харин түүний эцгийн оршуулгын дараа нэг тэмдэглэдэ. Би ерөөсө Акафер иргэн харж нөгөө би Акафер тэр нөгөө оршуулгын дараа гараад алсан юм байна. Тэр ингээ хөшөө шиг голын ирэг дээр зогсон үлдсэн. Гэтэ тэр өөлөөг толгой төхөд явдаа яв гэж хэлсэн юм. Бид дахин километр хэртэй газар яваад иргэн харахад тэр байсан байранда зогсч л байсан гэд тэмдэглэлдээ тэгж бичсэн байдаг. Гэхдээ өрөмдөгч Ерофай Сидов тэр яг үйл явдлыг харчаад яасан гэхээр Акафияг яг ойролцоо 18 жилийн турш хамт амьдарсан ба. Ойрхон яг өөртөө хамт биш. Ингээд ойрхон тусуулж дим болъё гэд. Сэн бааз. Тийм ээ. Тэр тайгаад үлсэж байгаа ганцхан эмэгтэй. Тийм тэр баг имэж шүү дээ. Энэ өөрөө орхиж чаддаг. Гэхдээ тэр нөгөө яг орхиж чадаагүй 18 жил гэж дээ тий. Тэр болохоор аав нь 94-д өнгөрч байгаа бол манай 40 гаруй настай л байх болоо да тий. Агапи бол аггүй яг энэ үед чинь тийм байна тий. Нэг 50 мавтай ч юм тэр залуухан байгаа ч тий. Гэтэл энэ эрэхтэй бол орхиж явж чадаагүй л юм. Тэр бол тийм болтлоо дотно л байсан мэн тэр гэр бүл. Тийм ээ. Ингээд Акафия Ликовод туслахын тулд Ерофай Сидов тий тайгад амьдрахаар ирсэн энэ хүн өөрөө хамтдаа хөшөрсөн ба. Тэгээд өөрөө хөгжлийн бэрхшээлт болсон. Бүр ингээд нэг хөлөө тайруулсан. Тэгтэл ингээд өөрөө нөгөө байгаад шүү дээ. Тэгсэн чинь өөрөө Акафия туслах байсан чинь Акафия нөөсөнд тусалдаг хүн болж өөрсөн. Тийм байна тий. Акафиягийн бэлдэж өгсөн хоол түлээгээр амьдардаг болсон. Сүүлдээ. Тэгээд Сидов 2015 оны 5 дугаар сарын 3-ны өдөр 77 наснда таалдаг гэсэн. Тэгэхээр бас их урт налсан ба. Тийм. Тэгэхээр Акафиягаас бол ах юм байна. Википедиад Акафиягийн талаар ингээд та бүхэн хайгаад үзээрэй. Тэгэх юм бол 88 онд эцгээ таалд өгснөөс хойш одоо хэдэн жил вэ? Тэ? 27 жил юм. Тийм байна. Одоо хүртэл ганцаараа 37 жил. 37 жил. Бүх юу вэ? Тайгаад 40 жил болж шүү дээ. Дахиад 40 жил үү? Тийм шүү дээ. Одоо тэгэхээр чин тайгаад баг энэ хүн ч угаас тайгаад өрсөн юм шүү дээ. Тайгадаа 80 жил болж байгаа гэсэн үг. Тийм ээ. Ямар ч сан 2014 онд нэг захиа бичсэн байсан би зүгээр энэ нөгөө нийтлэл гарч яхад нэг олж исэн ямарсан. Тэгсэн чинь миний би жоох ингээд нэг сайнгүй байгаа тул гэрт минь ирж хамт амьдрах хүн хайж яана гэдэг ямарсан тийм 2014 онд тийм нөгөө интернет захиа байршуулсан байсан. Өө за. Тэгэхээр очиж хүмүүс уулздаг л байж таарч тийм байна. Тэг ямарсан сая тэг гэтээ ганцаараа амьдарсан гэвэрэ сая бол 80 нас хүрэл. Эх ямар амар харамсмаар юм бэ гэхдээ тэр яаж ингэж бүхэл бүтэн 80 жил яг тэд амьдарч байна. Болцсон уу? Болцсон. Тэр юу хэрэгч мэдэхгүй байна. Гэхдээ харин тий. Энэ хилмигдүүлэлт гэж тий. Үнэхээр амар зүйл байгаа. Тэгэхээр maaхан ер нь хүнийг шашин шүтлэгээр нь бол ингээд тий. Одоо тэр үндсэн хуулиндаа заасан байгаа чинь ийм чухал шашин шүтлэгээр гадуурхах нөгөөнөө доромжлох бол муухай зүйл. Мухар сүг тусдаа шүү тий. Энэ чинь итгэл өмчлөө сайхан зүйл. Ямар ч хүн одоо христийн шашинтан, одоо исламын шашинтан, буддын шашинтан ч юм уу нэг хүн ингээд бурханд ингээд хандаа залбирч байгаа бол тэр хүн дандаа сайн сайхан зүйлийг л хүсэж залбирч байгаа. Тэгэхээр залбирч байгаа хүн бол маш үзэсгэлэнтэй харагдаг. Харин шашны нэр барьж тий юу яадаг бол тэр бол тусдаа зүйл шүү тий. За яг энэ үйл явдлуудын бодглохлоор бүр яг байгаад байна шүү тий. Наан маш бүх юм өрнөж байгаа. Гэтэ маадыг бас нэг үнэн шүү тий. Манайх чинь ихлээл хутагт хувилгаад чинь хамгийн түрүүнд буудуулах нь тодорхойлол тэд нар чинь өөрсдөө яг угаасаа алах хэл цаазын ял сонсоол тэгэл зогтож байгаа. Тэнгүүд нэг хутагт хувилгаадаа дагаад нүүжиж байгаа шүү дээ. Өөр Монголд тэгээ одоо тэр хэдэн мянган хүн гарсан бай тээ. Одоо тэгээ нөгөө багаас нь хүүхдээ те одоо шууд л 4-5 настайгаас нь хуулаад хэд шав оруулж байгаа шүү дээ. Тэр чинь бол эрдэмт сурах гэдэг байхгүй. Бичиг хэсэг сурах гэдэг. Юм сурах гэдэг хэлбэр. Сургууль нь л одоо сүм хийчүүд. Тийм. Тэгсэн нөгөө нэг хувиргууд нь ингээд мэдээж тэр чинь нөгөө том хийд мэд байгаа. Ингээд нүүчингууд л дагаад ихтгэл өмсөд дагаал урагшаа явж байгаа байхгүй. Тэднийхээ араас л явж байгаа гэсэн. Тэгээд одоо нөгөө нэг гэртээ шашин номын юм байлгасан айлыг чинь буулгаж гин хэлмэгдүүлж гин шатааж гин. Танаа хүүхдүүд чинь явдаг байсан ингээл хүүхдүүдийн барих гад ирж гин. Яг л ийм үйл явдал болсон байгаа байхгүй. Хэлбэр нь өөр хийстэл болохоос шүү дээ. Тэгээд яг тэр өөрсдөнд нь маш том ихтгэл өмсөл байгаад байгаа учраас л буцахгүй шүү дээ. Одоо юм дуусцаа явъя. Сталин байхгүй. Танаа хамаатан садан ч үрдэл амьд байгаа гэдэг эргэж явахгүй нэхэр бүр ингээд
тэр чигтээ буруу харагдсан байгаа. Гол нь тэр амьдралын төлөө би ч эвгүй мохоо юм болцсон байх вэ гэж бодож байсан. Гэтэл яг амьдралынхаа төлөө өөр хүүхдтэйгээ ингээд тэгээд шашинтаа маш үнчээр Димитригийн хувьд өнгөрч байгаа хүртэл ингээд бүр үнэхээр бишрмээр өнгөрч штэ. За нэвтрүүлгийн маань энэ удаагийн дугаар энэ хүрээд өндөрлөж байна. Маш гайхалтай түүх. Тэгээ одоо хүртэл үргэлжилж байгаа юм байна. Хамгийн гоё нь. Нэвтрүүлгийн маань ивент тэтгэгчээр чанартай амьдрын өрөөтэй Мортон резиденси хамт олон маань болон төр зогс бүү яар нөлөөлөл айныг хэрэгжүүлж байгаа Улаанбаатар төмөр замын хамт олон маань оролцлоо. За энэ хүн нэвтрүүлгийг та бүхэн маань NTV телевизээр маань болон 83.3 107 гэсэн хостелгоноор хүлээн аван сонслоо. Дараагийн дугаараар уулзъя. Баярлалаа. За баярлалаа Ганушаа. Энэ нийтлэг бичсэн очирт найсдаа ч гэсэн баярлалаа. Баярлалаа. Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудаа баярлалаа. Од мөндөр суваг энэ мэтлэн танин мэдхүн 1000 хөтөлбөрийг 2025 оны 7 сарын 1 хүртэл та бүхэнд хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухаан танин мэдхүг түгээхийн үйлсэд та нэгтгэх хүсвэл бидэнд таньд өгөх боломжтой. Нэг нэвтрүүлгийг 100 төгрөгөөр буюу 1000 нэвтрүүлгийг 100,000 төгрөгөөр үнэлээд та биднийг дэмжээрэй. Жилдээ ганцхан удаа 100,000 төгрөгөөр дэмжснээр шинжлэх ухаан танин мэдхүг түгээх энэ үйл хэрэг таны оролцоотойгоор амжилттай үргэлжлэх юм а. Зандан хүү миний нэр дээрх голомт банкны данс байгаа. 30 15 15 1942 30 15 15 1942. Та 100,000 төгрөгөөр шилжүүлэхдээ гүйлгээний утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100,000 төгрөг хандвалснаар од мөндөр сувгийн алтан гишүүн болох юм. Шинжлэх ухаан танин мэдхүй Монголд ялах болтугай.